2 цагт Манжин хааны үед нэгэнхээ харьяатнуудын ард олныг эзний сүрээр далайлгаж ийгүүгээр дорт үзэж дарлаж судаг байжээ. Тэр нутагт бас Могжоохон дахтай Жогжоохон хүү хэмээх нэгэн амьдрал судаг аваа. Тэгээ нэг өдөр Жогжоохон хүү Могжоохон дагооног дардаахан замаар шавхархан дэвгэж шулуух нөхрөө шүлтэрх зуран гултан ингээ очихож нөхрийг нь ухаанхан утаахан сууж байхад харазрагурсан хар дахтай хааны адуу чирд чинд юугаа хийж байгаа юм гэж асууж юм. Хэрийн улс хээгэн гэж утсан хүү шулуух нөхрөө шултархан зуран гултан ингээ орчгоор ухаанхан утаахан сууж байна гэж хариулбал адуу чи яасан цэцэн үгтэй гайхалээ тэнгэр нэрийг чамайг гэж юм. Могжоохон дахтай Жогжоохон хүү тахтайгаар нь таныг нэрэг, лалантайгаар нь назаргыг таньнэрэг, уртаар нь уурыг таньнэрэг, өнрөөр нь хааныг таньнэрэг, өнчнөөр нь намайг өшөө гэвэ. Өнчин хүү гүгээр дил чадаагүй адуучин хортон буцчаажод хаантай мэдүүлэх гэж хаан эзгүй байлаа. Тэгэхээр хатанд алтан хошуу өргөж орхив. Хатан өнчин хүүг дуудаж авчираад байцаан шийдэх гэтлэхүү ямаан толгой яман дордгийн янтар хатан хуйлан дордгийг тэмээн толгой твшин дордгийг тэгэхээр хатан зарах шүдэггүй. Хорны толгой хаймартаа домаадаг. Хонтгор сайхан ноёны ирэхэд шийдүүлнэ гэд хатныг тавсангүй. Хорсон хатан албат нарнаа зэрлэг болгож хүүгийн дээл хувцсыг хурааж нүцэглэн морины уянаас уйж орхив. Хүү шүдээ хүү 90 амаа зодтолтуулан чишин зогсож байтал хааны отож лам хурж ирээд чи юу хийж байгаа хөхтөв гэж асуув. Хүү шүдээ тачигнуулан эмч хүний эрхий хуруу, домч хүний долоовор хуруу, хувраг хүний хувхай толгой мүжил цунаа гэжгэн. Тэгтэл ашгүй хаан ирээд юуны учир ингэж оюулсныг гайхан асуув. Хүү гэмзэнгүү байж хааны хатан адууч хоёртой хэлцснээ хэлбэл хаантан хүү чиний зүг гэд шан хамамж хүртэн эрэг таваар нь явуулвэ.